Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань нэлж 9 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 9 дахь сэдвээрээ хөдөлмөрийн харилцааны тухай авч үзнэ. За сэдвийн агуулга маань хөдөлмөрийн эрх зүй, хөдөлмөрийн сахилга хариуцлага, албан хэрэг хөтөлбөрийн талаар авч үзнэ. За хөдөлмөрийн эрх зүй гэдэг нь хүний нөөцийн менежментийн гол зорилгын нэг бол хууль тогтоомжийн сахин мөрдөлт байдаг. За иймд хүний нөөцийн менежментийн салшгүй хэсгийн нэг бол хөдөлмөрийн эрх зүй юм аа. Ажилтан болон ажил олгогч хоёрын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцаа нь үүгээр зохицуулагддаг. За хөдөлмөрийн эрх зүй нь иргэдийн хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үүсэх нийгмийн харилцааг зохицуулдаг. Иймд байгууллагын аль чадны менежерүүд ажилтнуудыг үнэлэлгүйгээр ажиллаж садах, хөдөлмөрийн болон хамтын гэрээнд харилцан тохиролцож тусгасан зүйлүүдэд биелүүлэхгүй ажилтнуудын эрх ашиг хохирох тохиолдол гардаг учраас хөдөлмөрийн эрх зүй тэр тусмаа хөдөлмөрийн тухай хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарсан тогтоол тушаалын талаарх мэдлэгтэй хууль ёсны эрхийн актууд байдаг. За тэрчлэн энэ нь тухайн удирдлагад хамаатай асуудал биш, бүхий л ажилтнуудад хамаатай зүйл байдаг байна. За тэгэхээр хөдөлмөрийн эрх зүйгээр зохицуулагдах нийгмийн харилцааг ажилтан болон ажил олгогч хоёрын хооронд үүсэх хөдөлмөрийн шууд харилцаа, мөн хөдөлмөрийн шууд харилцаанаас уламжлан үүсэх бусад харилцаа гэж хоёр ангилдаг. За эхнийх буюу ажилтан болон ажил олгогч хоёрын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг байгаа. За хөдөлмөрийн гэрээ гэдэг нь хөдөлмөрийн тухай хуульд буюу 1999 онд батлагдсан хуулинд зааснаар хөдөлмөрийн гэрээ гэдэг нь нэг талаас ажилтан ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтнанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хойг солгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм а гэж заасан байдаг. За мэдээж тухайн байгууллагын үйл ажиллагаанаас хамааран хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж заагаагүй бусад зүйлүүдийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд оруулдаг. За энэ нь мэдээж хуульд зөрчсөн болон хуулиас давсан тийм заалт орох ёсгүй байдаг. За мөн хамтын гэрээ хэлэлцээр гэдэг нь ажилтны төлөөлөгчд үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулад байгууллагынхаа удирдлагуудтай болон захиргаатай янз бүрийн хамтын гэрээ хэлэлцээрийг хоорондоо харилцсан тохиролцсон хийж түүнийгээ даган бүрддэг байгаа. За хэрвээ үйлдвэрчний эвлэлтэй тийм байгууллага байвал тэднийгээр мөн хамтын гэрээ хэлэлцээртэй байдаг байгаа. За хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн гол нөхцлүүд болох ажил албан тушаалын нэр, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг буюу үндсэн цалин, ажил албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг заавал орох ёстой. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа. Хэрэг туршилттай болвол хэдэн 1 сарын туршилттай юм уу, 3 сар хүртэл юм уу гэх мэтээр тухайн туршилтын хугацааг заавал тавих ёстой. Бусад нөхцөлд нь ажил амралтын цагийн хуваар нэмэгдэл хөс, илүү цагийн нийтээр амрах баярын өдрийн шөнийн цагаар ажилтны нэмэгдэл хөс, мөн ажилдаа очих, ирэх буцах, байр хоолны мөнгө чөлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл хувь гэх зэрэгтэй холбоотой тухайн ажлын нөхцөлтэй холбоотой бусад бүх нөхцлүүдийг тусах ёстой байдаг. Дөрөвт нь талуудын буюу ажил олгогчийн эрх үүрэг, мөн ажилтны эрх үүргийг наривчлан зааж өгөх ёстой байдаг. Эд хөрөнгийн хариуцлага. Тухайн ажилтан энэ албан тушаал гүйцэтгэх явцдаа ямар эд хөрөнгийг хариуцж байгаа түүний дагуу хариуцлагын талаар заалтууд байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээ дуус сургалтын цоцлох хугацаа. Энэ мэдээж хөдөлмөрийн тухай хуулийн 38-1 бол ажилтан санаачилсан. 38-1 болон ажил олгогч санаачилсан юм үзлэлийг заавалжин оруулан ямар хөдөлмөрийн гэрээ ямар үндэслэлээр үзүүлэх ёстой юм. Бусад зүйл буюу нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бичиг баримтууд байдаг байна. Эцэст нь гэрээ байгуулсан талууд нь түүнийг харилцан зөвшөлдөж өгнө. Гарын үсгээ зурж тавьдаг байна. Хөдөлмөрийн гэрээнд бусад шаардлагатай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг мөн оруулах эдгээр залтуудаас гадна нэмж оруулдаг байна. Жишээ болгож ажилтны эрх үүргийн талаар авч үзье. Ажилтан аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмж авах, мөн хөдөлмөрийн дотоод журам заасан бусад эрх хөнгөлөлтийг эдлэх хэрэгтэй гэж заасан байна. Ажилтан нь хариуцсан ажил өөртөөгөө шууд холбоотой асуудлаар үзэл бодол, сан төсөлтэй харьяа хэлцийн шууд удирдлага болон хүний нөөцийн албан чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй байна.
За тэгвэл ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг дээшлүүлж, ажил олгогчийн өмч эд хөнгийг арга гамтай зохистой ашиглах ба зарцуулах үүрэгтэй гэж заасан байна. За хуулиар хоригдсан удирдлагын зөвшөөрлгөө явуулсан аливаа үйл ажиллагаа үйлдэлийнхээ хариуцлага учирсан хохирлыг ажилтан өөрөө хариуцсан төж барагдуулах үүрэгтэй гэх мэтээр ажилтны эрх үүргийг жишээлбэл иймэрхүү маягаар товч тодорхой оруулах хэрэгтэй байдаг байна. За хөдөлмөрийн гэрээнээс гадна хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байдаг. За жишээлбэл энэ 2020 оны 12 сарын 24-ний өдөр хийсэн гэрээ гэж үзье. За дугаар 23-ийн 1 буюу 2020 оны 23 гэсэн доод хөдөлмөрийн гэрээний хамгийн эхний өөрчлөлтийг 1 гэж тэмдэглэсэн байна. За хаана үлдэгдсэн байна? Улаанбаатар хот гэж. За энд яг тухайн хөдөлмөрийн гэрээний яг аль зар зүйлт нэмэлт өөрчлөлт хийж байгаагаар ордог. За жишээлбэл хөдөлмөрийн гэрээний 1 буюу хөдөлмөр эрхлэлтийн гол нөхцлүүд гэсэн заалтанд за ажлын байрны нэр өөрчлөгдсөн байна. За магадгүй захиргаанчин байсан бол захиргааны инженер болсон байж болно. За шууд удирдлага нь хийн. За мөн гүйцэтгэх албан тушаал нь яаж хамаарах вэ? За албан тушаалтын тодорхойлолтоор орох нь за үндсэн цалин нь хэд болох юм гэх юм уу? Гэх мэтээр иймэрхүү яг тодорхой гол үндсэн нөхцлүүд нь өөрчлөгдөнө. За энэ нэмэлт өөрчлөлтийн гэрээнд заагдаагүй бусад нөхцлүүд нь хөдөлмөрийн гэрээгээрээ хэвээрээ байна гэсэн үг байна. За мэдээж эцэст нь өөрчлөлт байгуулах гэрээг байгуулжаад компани болон ажилтан гарын үсэг өгнөгөө тавьдаг байгаа. За хөдөлмөрийн харилцааны нэг чухал хэрэгслийн нэг бол хувийн эрхт байгаа баримт чиг байгаа. За тухайн ажилтны хувийн хэрэг. За бид өмнөх хичээлдэр үзсэн мэдээллийн сан буюу хүний нөөцийн програмд тухайн ажилтны бүрхэл мэдээллүүд цахим хэлбэрээр хадгалагдаж байдаг. За тэндээс янз бүрийн мэдээллүүдийг гаргаж авч тодорхой шийдвэрүүдийг гаргадаг гэж үзсэн. За тэгвэл энэ тухайн мэдээллүүд нь заавал цаасаараа бас баримт бүртүүдийг байлгадаг. За энэ нь тухайн ажилтны хувийн хэрэг буюу нэг ийм хавцанд хийсэн хэрэгүүдтэй байдаг. За тэр баримтуудтай байдаг. За тухайн баримтуудыг хэрвээ өөрчлөлт хийх юм бол тухайн ажилтан болгон дээр ийм картуудыг ашигладаг байгаа. За тэр хүн ямар байгууллагт ямар нэгжид ямар албан тушаал хашдаггүй. За энд мэдээллүүд нь хэрвээ өөрчлөгдөх, ажил албан тушаал дэвших, шилжих, буурах тохиолдолд ямар өөрчлөлт гарсан тухай бүхий мэдээллүүдийг бичдэг. За мөн тухайн хувийн хэрэгт байгаа баримт бичгийн өөрчлөлтүүдийн талаар мөн нэмэлт баяжилт хийсэн энэхүү тавьяагийг ашиглан хийдэг байна. За тэгэхээр хүний нөөцийн мэдээллийн сан буюу хүний нөөцийн програмд байгаа мэдээллээс гадна цаасан байдлаар хувийн хэрэгт мөн эдгээр материалууд заавал ашиглагдах хэрэгтэй байдаг. Учир нь тухайн компьютер магадгүй эвдрэх, за вирустэй ашиглахгүй нэгдэхгүй байх гэх мэтээр тухайн програмыг ашиглах боломжгүй басан тохиолдолд мэдээж энэ хүний хувийн хэргийг нь үндслэн босож шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой болдог байна. За тэгвэл хөдөлмөрийн сахилгын хариуцлага нь хөдөлмөрийн эрхцүүд маш чухал үүрэг болж өгдөг. За хөдөлмөрийн харилцааны салбар зайлшгүй байх ёстой нэг зохицуулт бол сахилгын хариуцлагын асуудал. За хөдөлмөрийн сахилгын хариуцлагаас ангид аливаа үйлдвэрлэл зохион байгуулалттай хөдөлмөрийн бүтээмж үр ашигын тухай асуудлыг авч үзэх боломжгүй байдаг. За сахилгын хариуцлагын онцлог шинж нь хөдөлмөрийн сахилга бол өмчийн хэлбэр хамааралгүйгээр хамтын хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад байх бодит зүйл байдаг. За энэ нь хамтын хөдөлмөр үйлчилж байгаа үед түүнийг хэрэгжүүлэгч нөхцөл нь гэж үзнэ. За хөдөлмөрийн сахилгын эрх зүйн зохицуулт нь дан ганц хууль тогтоогчийн өсөр зорилготой холбоотой бас ажилтны тодорхой баг хамт олон болон ажил олгогчийн эрх ашиг харгалзсан шинжтэй байдаг. За өөрөөр хэлбэл байгууллагууд өөрсдийн онцлогийг харгалзсан дотоод өрн журмаа батлан мөрднө гэсэн үг. За байгууллага нь чанд сахилгыг тогтооморцсноор үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, нэр хүндтэй байх, за өрсөлдөх чадвараа хамгаалж ингэснээр ажилтнуудын нийгмийн асуудыг үндэслэлтэй шийдвэрлэх, за ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллан өндөр цалин, шагнал урамшуул авснаар өөрсдийн амьдралын нөхцөлийг хангах боломжтой байдаг. За хөдөлмөрийн сахилгын үүргүүд дараах байдлаар илэрдэг. За сахилгын дээг журмыг тогтоож мөрдөснөөр хамтын хөдөлмөрийн хэвийн нөхцөл хангах ёстой. За энэ нь хөдөлмөрийн сахилгын хэм хэмжээ үйлчилж түүнийг ханган биелүүлснээр үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагаа хангагдахын зэрэгцээ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний чанар сайжирдаг. За ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжээс ч салин хүнс нэмэгдэх, байгууллагын эдийн засгийн хувьд бэхжих зэрэг байдлаар илэрдэг. За хөдөлмөрийн сахилга нь хүмүүжлийн үүрэгтэй байдаг.
За жишээлбэл хөдөлмөрийн сахилга дэг журам мөрдөгдснөөр ажилтнууд захирагдах ёсыг сахидаг. За бусдын хөдөлмөрийг хүндэтгэн үнэлдэг. Хөдөлмөрийн мөн чанар, агуулгыг танин ухамсарлах, өндөр бүтээмжтэй ажиллах, урам зориг төрөх бусад болцоог бүрдүүлдэг байна. За мөн хөдөлмөрийн сахилгын хэм хэмжээгээр тогтоосон журмыг хангах нь улсын болон байгууллагын ажлын гүйцэтгэлийн төлөвлөлтийн хувийн зэрэг сахилгыг хангах ийм нөхцөл нь болж өгдөг байна. За хөдөлмөрийн сахилга зөрчсөн буруутай ажилтнуудад байгууллагын захиргаа эсвэл тэдгээрийг удирдах дээд албан тушаалтнуудаас хүлээлгэх төрийн албадлагын төрөл хэлбэрийг сахилгын хариуцлага гэж нэрлэдэг. За тэгвэл хууль тогтоомжид заасан хариуцлагын төрөл хэлбэрүүдийг нь сахилгын шийтгэл гэдэг. За сахилгын шийтгэл нь хууль ёсны дагуу бодит үндэслэлтэй, цаг хугацааны тодорхой хүрээтэй, шударга байх гэсэн зарчмуудыг хангасан байх ёстой. За сахилгын шийтгэл нь тодорхой хугацаанд үйлчилж бодиттой хэрэгжих ёстой байх нэ. За бүгдээрээ энэ удаа албан хэрэг хөтөлтийн талаар бас багцсан мэдээлэлтэй болж авъя. За хүний нөөцийн менежментэд хүний нөөцийн менежерүүдийн хийх ёстой гол ажил нь албан хэрэг хөтөлтийн сайн төвшөнд мэдлэгтэй байх ёстой байдаг. За төрийн албан хэрэг хөтөлтийн үндсэн заавар буюу 2009 онд батлагдсан. За энд албан хэрэг хөтөлтийн энэхүү зааврын зорилго нь Монгол улсын төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд үүсч хөтлөгдөж байгаа албан баримтчийн агуулга бүтэц хэв загварыг ижилтгэх. За баримт бичигтэйг ажиллах ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох. Албан хэрэг хөтөлтийн шатанд баримтчийн эмх зээгц бүрдэл хадгалалт ашиглалтыг сайжруулахад оршино гэж заасан байдаг. За тэгэхээр албан хэрэг хөтөлтийн үндсэн зааврыг мөрдөж хэрэглэхийн ач холбогдол нь албан бичгийн агуулга бүтэц хэв загварыг ижилтгэх. За албан бичигтэй ажиллах ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох. Албан хэрэгт хөтлөгдөж байгаа баримт бичгийн эмх зэгц хадгалалт ашиглалтыг нь сайжруулах. За мөн ажилтнуудын албан бичиг боловсруулалтын түвшинг нь дээшлүүлэх. За баримтчийг цахим хэлбэрээр боловсруулах, мэдээллийг хадгалах, эрч хайх солилцох нөхцөлийг нь бүрдүүлэх. Удирдлагын үйл ажиллагааг хөнгөн шуурхай үр нөлөөтэй болгох, баримтчийг хуурамчаар үлдээж ажиллахаас сэргийлэх, баримтчийг зохиож хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг байна. За баримтчийн нэр төрөл нь захирамжлалын нийт 7 нэр төрөл байдаг. За зохион байгуулалтын 15, мэдээлэл авалгааны 7 төрлийн баримтчид байдаг. За баримтчид гэдэг нь ямар нэгэн материалыг тээгчид агуулгдсан баримтжуулсан мэдээллийг хэлдэг. За энэ цаасан суурьтай буюу цаасан дээр хэвлэгдсэн. За мөн гэрэл зураг байдаг байна. За зураг төсөл техникийн бусад материалууд за мөн CD, диск гэх мэт нь мөн баримтчигт ордог байх нэ. За захирамжлалын баримтчиг гэж байгаа. За энэ нь байгууллага албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд удирдлагын үндсэн чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор батлан гаргасан ийм баримтчиг хэлдэг. За захирамжлалын баримтчиг гэдэг нь заавал дагаж мөрдөх, биелүүлэх шинжийг өөртөө агуулж байдаг. За тэгвэл захирамжлалын баримтчигт юу ордог гэхээр за тушаал, албан шаардлага, албан даалгавар, тогтоол, шийдвэр, захирамж, зарлиг зэрэг ордог байх нь. За дараа нь тэгвэл зохион байгуулалтын баримтчиг гэж байна. За байгууллага албан тушаалтнаас тодорхой үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх. За бусад байгууллагуудтай харилцах явцад үүсч хөтлөгдөж байгаа баримтчийг хэлдэг. За зохион байгуулалтын баримтчиг нь байгууллагын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоох, зохицуулах, журмлах шинжийг өөртөө агуулдаг байна. За тэгвэл зохион байгуулалтын баримтчигт илгээлт, акт, төлөвлөгөө, албан бичиг, зөвлөмж, гэрээ тайлангууд ордог байна. Тэгвэл төлөвлөгөө нь дүгнэлт, журам, дүгрэм, заавар, удирдамж, за төсөл хөтөлбөр тэмдэглэл гэж дотор ангилагддаг байна. За эдгээр нийт 15 төрлийн бичвэрний зохион байгуулалтын бичвэр гэдэг байна. За мөн мэдээлэл агуулгын баримтчиг гэж байгаа. За мэдээлэл агуулгын зорилгоор бэлтгэгдсэн байгууллага иргэдийн үйл ажиллагааны тухай тодорхой мэдээлэл агуулсан баримтчиг хэлдэг. За мэдээлэл агуулгын баримтчиг нь байгууллага иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх юм зорилгыг агуулж байдаг. За мэдээлэл агуулгын баримтчигт танилцуулга, мэдээлэл, тодорхойлолт, илтгэх хуудас, санал, мэдээлэл, илтгэл зэрэг ордог байна. За баримтчийг зохион бүрдүүлэхдээ Arial буюу Times-ны ураа маань өсгийн фонтыг ашиглан бичдэг. За энэ нь төрөний бидний албан хэрэг хөтөлтийн үндсэн заавартуудаа зөвшөөрөгдсөн ийм фонтууд байгаа. За бичвэрийн өсгийн хэмжээ нь 12-оос 14. За хүснэгтэн мэдээллийнх бол 10-оос 12 байна гэж заасан байдаг. За яг энэхүү хэмжээнүүдийг баримтлж бичих хэрэгтэй байдаг. За баримтчийн бичвэрийг А4 хөвлөмөл хуудсан бичгтээ мөр хоорондын цагийг
1-ээс 1.5-аар авдаг бол А5-д одоо бичвэрийн мөр хоорондын цаг 1-ээр авч ичдэг байна. За тэгвэл цаасны хэмжээ нь одоо А4, А5-аас хамаарахгүйгээр дээд захаас 20 мм буюу 2 см, доод захаас мөн адил 20 мм буюу 2 см, за зүүн захаас 30 мм буюу 3 см, баруун захаас 1.5 см буюу 15 мм байдаг байна. За баримтанд үдэгдэж архивлагддаг тул зүүн захаас ийм одоо хэмжээгээр авагддаг байна. За хүний нөөцийн менежерүүдийн одоо гол хийх ёстой ажил маань тушаал байдаг. За байгууллагын тушаалын бланкн дээр аливаа тушаалыг хийхдээ одоо тушаалын бичвэр, тэмдэглэх болон захирамжлах гэсэн хоёр хэсгээр хийдэг байгаа. За тэмдэглэх хэсэгт нь уг баримт бичгийг зохиож бүрдүүлсэн үндэслэл, авах арга хэмжээний зарилт, шаардлагын тухай бичдэг. Хэрвээ тушаал гаргах үндэслэл ямар нэгэн хууль тогтоомж, дээд газрын шийдвэртэй холбоотой болвол тэмдэглэх хэсэгт уг эргэцийн актын нэр, огноо гарчиг дугаарыг нь мөн зааж оруулах ёстой байдаг. За захирамжлах хэсэгт нь авах арга хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тогтоосон заалтууд ордог. Захирамжлах хэсгийн заалт бүрийг араб буюу 1-2 гэх мэт тоогоор дугаарлдаг. За тушаалын хосролтыг баталгаажуулж мөн байгууллагын тэмдгийг зардаг байна. За жишээлбэл бид одоо ажил томилох тухай нэг одоо тушаалыг үзье. За тушаалд нь А буюу Б гэсэн хоёр хэлбэрээр гардаг. За А тушаалд нь тухайн одоо байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал гардаг бол Б тушаал нь одоо хувь хүнтэй холбоотой тушаал гардаг. За жишээлбэл энэхүү Дэлгэр Баяр гэдэг хүний ажилд авах тухай тушаал байгаа болохоор энэ Б тушаал гарна гэсэн. За мэдээж эрэг хөдөлмөрийн тухай хуулиа үндэслэнэ. За дараа нь тухайн хүний одоо мэдээллүүдийг за тухайн хүнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг нь үндэслсэн байна. За яагаад гэвэл эргээд энэ хүнтэй холбоотой ямар нэгэн одоо сахилгаан шийтвэл за ажлаас салгах янз бүрийн тушаал гарах тарихт бол одоо мөн хөдөлмөрийн гэрээг нь үндэслэж болдог. За энэ хэсэг нь бол тушаалын үндэслэл хэсэг байгаа. За тэгвэл захирамжлах хэсэг гэдэг маань одоо энэ байгаа. За энэ хүнийг одоо ямар албан тушаал, ямар албан дээр хэднээс хэлж томилж байна. За мөн одоо албан тушаалтын тодорхойлолтыг танилцуулж зохих удирдлагаар ханган ажиллахын хүний нөөцийн албаны дарагт нь одоо даалгаж байна. За энэ хүнд нь мөн одоо үүрэг болгож байна. Ажил үүргээ ёс журмын дагуу одоо мөрдлөн болгон ажиллахыг үүрэг болгож байна. Эцэст нь одоо энэ хүний үндсэн цалин хэдийн за тухайн байгууллаганд зэрэг төвтэй одоо тогтоосон бол тэр зэргийг нь болон одоо үндсэн цалингийн мөнгөн дүнгийн одоо тоо болон үсэн хэлбэрээр бичээд энийг нь хэн одоо хийх ёстой гэдэг хүнд нь одоо зөвшөөрч олгож байна. За тэгвэл ажил томилох тушаалыг иймэрхүү маягаар гаргадаг байна. За тэгвэл одоо сахилгаан шийтгэл оногдуулах тухай. За мэдээж хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийг үндэслэж байгаа. За мөн одоо тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам заасан болвол тэрийг нь бичнэ. За мөн хөдөлмөрийн гэрээний одоо ямар зүйл залтыг зөрчсөн байна гэх мэтийг одоо үндэслэн заавал оруулна. За үндэслэлгүй гарч байгаа ямар нэгэн тушаал нь бол мэдээж хэрэг энэ одоо хууль буцагчийн төлдөг бус байна гэж үзнэ. За тэгээд одоо тухайн аль багчийн одоо алба за мөн хариуцлага тал болон одоо албан тушаал за хэдийд ямар зөвшөөрөл одоо гүйгээр ямар сахилгын одоо арга хэмжээ авагдсан талаар бичнэ. За мөн тэгээд дараа нь ямар ажиллах одоо яаж ажиллах талаар сануулгыг өгч байна. За мөн удирдах албан тушаалтны нэг яах ёстой байдгийг эцэст нь одоо албан бичгийг бүртгэлэхэд нь одоо мөн заавал төрөний одоо мэдээллийн санд оруулах ёстой гэдэг хүний нөөцийн албанд даалгаж байна. За мөн одоо хүний нөөцийн А тушаал байна. За жишээлбэл одоо сонгол шалгаруулалт бүрдүүлэлтийн журмын баталсан гэж байна. За энд нь голдуу хувийн байгууллагууд бол компани тухай хуулийг авч үздэг. За үндэслэдэг байгаа. Хэрвээ одоо төрийн байгууллагууд бол нөгөө тэмтэйгээ холбоотой бусад хуулиудыг одоо үндэслэх ёстой. Болж игэл тушаалын үндэслэл заавал хуулийн үндэслэл оруулсан байхад одоо бас хүчинтэй болж өгдөг. Дараа нь тухайн байгууллагын хөдөлмөрийн бусад хөдөлмөрийн дотоод журам болон бусад зохицуулагдах дөрвөн журмуудыг оруулах ёстой байдаг. За тэгээд энэхүү одоо тушаалд нь бусад бичвэр хэсэгт нь одоо юу захирамж хэсэгт нь юу оруулах ёстой байдаг. Одоо тухайн үдсэн бидний одоо зүүн цахаасаа 3, хажууд баруун цахаасаа 2, дээд ороосоо 1.5, дээд ороосоо 2 см-ийн зайтай авч одоо мөр хоорондын зай бусад одоо халбагдах алтан бичиг хөтөлтийн одоо журмуудыг ханган боловсруулах ёстой байдаг. За хүний нөөцийн мэргэжилтийн хийх ёстой батны ажил нь өргөдлийг хүлээн авч одоо гомдлыг шийдвэрлэдэг байгаа. За хэн нэгнээс байгууллага дээд албан тушаалтанд гаргасан
хүсэлт бичгийг үргэлжлүүлдэг. За ажилт нь удирдлагад хандсан аливаа асуудлыг шийдвэрлэх олон янзын үргэлжлэлийг гаргаж болдог. Үргэлжлэх бичгтээ А4 хэмжээний цаасны баруун дээд хэсэг төсөлтэй гаргаж байгууллага хилдэс албаны нэрийг бичдэг. За энэ хэсэгт нь бичдэг байна. За улмаар доголь мөрнөөс өөрийн тухай товч танилцуулаад хүсэлт гаргаж байгаа болон одоо энэхүү хүсэх болсон шалтгаан зэрэгээ товч тодорхой бичээд тусалцаа үсгийг үзүүлэхээ одоо хүсэж байгаагаа илэрхийлнэ. За бичгээр гаргасан өргөдөл гомдолт овог нэр оршин суугаа газрын хаяг утасны дугаар шуудангийн хаяа бичин гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. За хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлөлн зурж болно. За өргөдөл гомдлыг ажилтнууд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсвэл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж төлөөлүүлэх эрхээ одоо нотлох баримтчийг авсрах ёстой гэдэг байна. За эцэст нь өргөдөл гаргасан хүний овог нэр, хаяг, холбоо орох утасны дугаар зэргийг үнэн зөв тодорхой бичих бөгөөд энэ нь уг өргөдлийн хариуг мэдэгдэхэд чухал ач холбогдолтой байдаг. За өргөдлийн бичгтээ гараар гаргацтай утга найруулга төгс бичих нь зүйтэй байна. За дор дурдсан мэдээлэл одоо үндэслэл байвал өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байж болно гэж үздэг. За өргөдөл гомдол нь тодорхой нэр хаяггүй. Байгууллага албан тушаалтан ажилт нь өмнө нь одоо хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан тохиолдолд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй тохиолдолд одоо хүлээн авахгүй байх боломжтой байдаг. За өргөдлийг шийдвэрлэхдээ өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг нь гаргана. За шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэх асуудал буюу орон сууц одоо олгуулах гэх мэт одоо иймэрхүү асуудлууд байвал өргөдлийг тусгай бүртгээд шийдвэрлэхэд одоо хяналт тавин ажилладаг. За гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт баталгаа шийдвэрлэх ёстой. За шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хоногоор нэмж сунгах боломжтой. За хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гарагчид мэдээж одоо мэдэгдэх ёстой. За саналын шинжилгээ өргөдлийн хариуг 90 хоногт багтаа өгнө. За өргөдөл гомдлыг шийдвэрлсэн тохиолдолд энэ тухай хариуг бичлэн амар буюу харилцах хугацаар нь за эсвэл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр ажилтнанд мэдэгддэг. За онлайнаар гэсэн утгатай. За өргөдлийг хүлээн авсан болон шийдвэрлэлтийн тухай мэдээллийг өргөдөл гомдлын бүртгэл болон мэдээллийн системд нь заавал тэмдэглэх ёстой байдаг. За шийдвэрт гомдлыг одоо эргээгээд гаргаж болдог. За энэ тохиолдолд өргөдөл гомдол гаргагч өргөдөл гомдлын талах шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гарах хэрэгтэй байдаг. За гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд за дээд шатны байгууллага албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад эсвэл одоо гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргадаг байна. За өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.